Ер нь бол амжилттай яваа хүмүүний ард тэр амжилтын хагсыг бүтээлцэж Батнай дуртай ард талан болж байдаг. Сайн хань ижил байж гэмээр аливаа хүн амжилтанд хүрдэг гэдгийг та бүхэн маань мэднэ. Тэр амжилт бүтээлийн хагсыг бүтээлцсэн алдар гавьяаны хөдөлгөөлийн талыг өргөлдсөн эрхэм бол манай эрхэм гавьяатын маань Сүхбаатарын маань гэрийг гүйлгэж, нэрийг тодруулагч хайртай хань Цэрэн давгийн алтан цэцэг баялаа. Баяр хүргэе. Ер нь бол одоо Хорондагийн гэргийг генералын гэнтэй, генералын гэргийг бол маршалын гэнтэй л гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр гавьяатын гэргийг бол одоо дор хаяж 10 заны байсан байна шүү дээ. Ер нь бол манай Сүхбаатарын энэ алдар гавьяаныхын талыг хагслаж бүтээсэн хэрвээ болдгсон бол энэ гавьяатын тэмдгийг 7 хоногор ээлжилж зүүсэн ч болохоор ирэх юм бол манай алтан цэцэг гэгч маань юм аа. Баяр хүргэе ялах таши. 5 сайхан хүүхдийг төрүүлж үзсэн алдар дэх аз жаргал амжилт бүтээл гэгэн сайхан бүхний олон өндөрлөгт манай эрхэм гавьяатыг маань үрж дүүрч хөтлөж хүргэсэн эрхэм бол манай өнөөдрийн нарийн эрхэм хойморт сууж байгаа алтан цэцэг баялаа. Баяр хүргэе. Аринда ханиган тибри надад ирхэлсэн нэгний цаанаас мэндэн хайрын үгэн хоёулан шивнэ. явахдан үрэнгэсэн намайга үрч дүүрсэн ээжимэн ертөнцийн сайхан 우엔 신경 도네 чих네 단다 돌드요 우댕 ангыр 오르근 타그나드 단다 암트그다 흐시 에지민 ертөнцийн сайхан ээжимээ хэрэн хэсэж явахдан Монголын хөрсөндөө мөрөн үлдээсэн ертөнцийн
인생